За 3 минутын бичлэг үрж байна. Тэгээд өмнөх бичлэгтэр хэлсэн. Мэддэг зүйлийнхаа тухай ярих хэрэгтэй байна. Одоо яг ингээд сошиалар дамжуулаад бид нарт яг юу оржсэн бэ гэхээр амтай болгоно чалчдаг болсон. Тэгээд амтай болгоно амьдралын тухай ярьдаг болсон. Энд дээр яг нэг муу өгүүлбэр гарч иж байгаа. Энэ яг юу юм бэ гэхээр та нар өөрсдөө бурхны орон тавьдаг болсон. Тэр чи яг юу юм бэ гэхээр дэлхийн 8 тэрбум болсон. Даацсан хитэрсэн. Тийм болохоор үхэх хэрэгтэй, цөөрөх хэрэгтэй гэж яриад байгаа. Тэг цөөрөх хэрэгтэй гэж ярьж байгаа гарууд тэгвэл өөртөө цөөрөх хэрэгтэй. Гэтэ яг үүндээ энэ амьдрал дээр хинч яг үхий гэж хүсдэггүй шүү дээ. Эхний удаа. Зөвхөн амьдралын зовлонгууд бид нэр дүүрэн байгаа учраас бид нар урт наслахыг хүсгээ болцсон. Тийм болохоор бас энэ хоосролдоо автаад тэр сэтгэл оюун ухаан бодол санааг тэр чигт нь хоосрол готролгүй нэг ханахгүй байдал дүүргэх юм бол хүн үхлийг сонгодог. Эсвэл ялж чадахгүй байсан тэр хан чинь явсаар гоод насны дороотолд хүргэдэг. Гэхдээ би яг сая хэлсэн жишээ болохоор насны дороотол буюу үтэлж өгөх тухай биш, цаг зуурын үхлийн тухай ярьж байна. Тэгэхээр хизээ нэгэн цагт бид нар яг энэ дотор мөн чанараа олж чадаагүйгээр тэр дотор харанхуу гэдэг зүйлтэй бид нарыг автах юм бол бид нар ямар нэгэн байдлаар дуусгаж чадна, үхэл бид нарт ирж чадна. Хүн дотоод гэрлээ асаах юм бол, мөнхийн гэрлээ асаах юм бол, мөнхийн чадруудаа олох юм бол бидний хайдаг тэр цаг хугацааны юм биш. Бидний хайдаг мөнх гэдэг зүйл чинь бидний өөрийн дотор байна. Яг хүмүүс олон жил олж ирээгүй л байгаа. Гэхдээ олон хүмүүс гэж бас байна. Тийм болохоор та нар сонирхож үзэх хэрэгтэй, уншиж үзэх хэрэгтэй. Тархиндаа гэрэл асаа. Зүрхэндээ бастай гэрэл асаа, тархиндаа мэдлэг авчир. Яг урт насны тухай, хүн цөөрөх тухай яг мэддэг хэвээр хүмүүс нь мэдмээр байна. Тэгэхгүй болохоор ингээм амтай болгон ярьдаг болсон. Тэгээд хүмүүсийг хэрэггүй гэж ярьдаг болсон. Яагаад гэж боддог болсон юм бэ? Яг хороо ертөнцид муу хүмүүс их байна. Гэхдээ сайн хүмүүс ч их байгаа. Та нар бурхан биш. Тэгээд дэлхийн даацыг та нараас мэддэг нь биш. Дэлхийг сүнэх тухай ярьдаг нь ч бас та нар биш. Гол нь одоо чи өөрийнхөө амьдралыг авар. Дэлхийг зөвхөд сууж, дэлхийг устгахын оронд өөрийнхөө дотоод харанхуйг унтраах хэрэгтэй байхгүй юу? Юмаа мэдэхгүй, учраа мэдэхгүй хоосон чалчигнаар л амьдрал заадаг болсон. Наагцсан тэдэртэй андуурж магадгүй. Гэхдээ цаг хугацаа гэрчлэн. Хамгийн гол нь бид нар одоо мэдхгүй зүйлийнхаа тухай ингээд чадахгүй зүйлийнхаа тухай чаддаг юм шиг худлаа ярих болцгоо юу. Чаддаг хүмүүс нь ярих хэрэгтэй байхгүй юу? Дэлхий яагаад урт наслах хэвтэй? Хүмүүс яагаад урт наслах хэвтэй? Үнэ дотоод хөгжил гэж жинхэнэ хөгжил гэж юу юм? Жинхэнэ мэдлэг гэж юу юм гэдгийг яг мэддэг чаддаг хэсэг нь ярихгүй болохоор мэдхгүй чадахгүй хүмүүс нь худлаа ярьсаар байгаа. Бид нэг жинхэнэ тэр гэрлээс улам холдуулсаар л байна. Тэгэхээр яг энэ бичлэгийг үзэж байгаа хүн байх юм бол чамд үнэхээр гэрэл байгаа шүү. Худалч хуурамч хүмүүсийн үгээр юу ч олж чадаагүй хүмүүсийн үзэл бодол төдийхнөр өөрийгөө битэр өдөртуулаарай. Харин хороо ертөнцийн хуйлуудыг таньж бид өөрийгөө ойлго, хүний бүтцээ ойлго. Тэгээд дотоод гэрлээ хасаа энэ дэлхий дээр таац яг хэрэгтэй шүү. Тийм болохоор хамтдаа дотоод гэрлээ хасаацгаая. Тэгмүн худалч хуурамч нөхдүүдийг энэ шашны ертөнцөөс төр дэлхийн ертөнцөөс жихнээс нь өөртөө хэлж байгаа шиг зайлуулцгаая. Харин яг энэ бичлэгийг үзэж байгаа та бол тэр хүн биш шүү. Хамтдаа гэрэлцгээе. Баярлалаа.